За сайн байцгаана уу? Өнөөдрийн маань өгүүлэг уншигдахад бэлэн болоод байж байна. Тэгээд энэхүү өгүүлэг маань нэлээд урт өгүүлэг байгаа учраас урт бол өгүүлэг сонсох дуртай хүмүүс маань хөвчээ зүгээд сарай гэж үсэж байна. Тэгээд жоохон хурдан сонсомоор байгаа хүмүүс нь хурдын 1.5 дээр мөн 2 дээр тохируулаад сонсох юм бол бас болох байхаа гэж бодож байна. За ингээд өгүүлгээ эхэлцгээе. Миний худалдаж авсан нөхөр. Би энэ өгүүлгийг бичих учиргүй байсан юм. Зөвхөн чив чимээгүй байснараа л энэ бүхнийг даван тулсан. Өөрийгөө дуугүй байлгахын тулд магадгүй энэ хорвоо дээрх ямар ч бүсгийн туулж гараагүй тэр их зовлонг би тиссэн юм. Харин одоо би ярьж эхлэхээр шийдсэн. Үнэн дээр одоо нууцаад илгэх нь ямар ч утгагүй. Тэгсэн ч гэсэн надад итгэл хайр найдвар байсаар байгаагаа саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Одоо их цаг үлдээгүй байгаа. Амьдрал хов хоосорч эрэлгийн үүдэн дээр очиж хоод байгаад хамгийн эцсийнхэн боломжийг ашигласныг минь буруутгах хүн гарахгүй байх гэж би найднам. Бүх юм дуусахын өмнөх ганцхан боломж. Тийм учраас би энэхүү нууцаа бичгээр шийдсэн. Би Генрид хайртай байсан. Одоо өөрийнхөө тухай өнгөрүүлсэн амьдралынхаа тухай хэлж чадах ганцхан юм маань гэвэл ердөө л энэ. Миний амьдрал гэвэл ердөө л Генри. Энэ хорвоо дээр хайрлаж дурлаж үзээгүй хүн нэгийнх нь ч үгүй бицээ. Гэхдээ хайр гихч чиний ухаан санаа зүрх сэтгэл гээд бүхий л хэлэх хязгаарыг төвөггүй давж чаддаг юм билээ. Би түүнтэй хэрхэн танилцж байснаа огт боддоггүй юм. Надад угаасаа чухалч биш. Би түүнтэйгээ уулзах учиртай л байсан. Тэгээд л бид учирсан. Хизээ яагаад түүнийг хайрлаж эхэлсэн, хэрхэн түүнийг хайрладгаа ухаарсныгаа бол бүрч мэдэхгүй. Миний мэдэх юм гэвэл амьдрал маань хоёрхон үгнээс бүрдэж байсан. Генри Стефорд. Тэр өдөр туранхай бас хэтэрхий үзэсгэлэнтэй хүн байлаа. Тэр маань асар их хүсэл тэмүүлэлтэй байсан ч тэрийгэ хизээ нэгэн цагт анзаарч байсан гэж боддоггүй. Байглаасаа л тэр чигээрээ төрсөн хүн байсан. Үргэлжилсэн их хүсэл мөрөөдөл түүнд бурхнаас заяасан байсан юм. Генри миний л мэдэх хамгийн төгс төгөлдөр ухаалаг ир. Бүхэл хамт олон даяараа түүнийг гайхан биширдэг байгаад тэр бусад хүмүүсийг шоглон хөхөрч чаддаг байлаа. Баг зэрэг залхуу, бас нихур. Гэхдээ түүнийг юу ч цочроож чадахгүй. Өөртөө шүүмжлэлтэй, бас итгэлтэй ханддагч, цэцтэй тохуурхангүй ихэмсэг байдлаар харцдаг байсан юм. Мэдээж манай жижигхэн хотын охин бүр түн рүү хошуурдаг байлаа. Тэр хүн бүртээ нээлттэй сэтгэндэг байсан нь ийг галзууруулах төвтөг байв. Генригийн аав түүнд томоохон бизнес өвлүүлж өргөснийг Генри зовлон төвөг багтааж хангалттай мөнгө олж чадах байцаар зохицуулан эрхэлдэг байжээ. Тэр нийгэм хамт олонтойгоо харьцахдаа хатагтай нартай сэтгэхнэгтэй ном сонин уншихтаа гаргадаг ээлдэг зан. Төгс тоомжиргүй байдлаараа бизнесээ эрхэлдэг байсан. Ноён Барнс бас ахсан хуучин анд маань нэг удаа тэр боломжгүй залуу
Би түүний хайрлах бүсгүйд атаархна. Түүнтэй гэрлэх бүсгүйг өрөвдөнө гэж их л бодлогошромбой дугаар надад хэлж байсан юм. Тухайн үедээ бол би ганц ноён Барнсийч биш. Олон хүний атаархлыг төрүүлсэн Генри Стефорд намайг хэлсэн юм. Тэгэхэд би дөнгөж 21 настай. Хамгийн сайн их сургуулиудын нэгийг төгсч хөөд байлаа. Би эцэг эхийнхээ үлдээсэн үзэсгэлэнтэй ирлэн газарт уугуул хотдоо ирж амьдрахаар шийдсэн маань ямар ч учиртай байсан юм бэ? Ойрын ямар ч хамаатангүй надад үлдсэн тэр эдлэн газар тансаг бас сайхан том цэцэрлэгтэй байлаа. Би тэндээ өөрөө өөрийнхөө амьдарсаар бүр тасчихсан байв. Энэ өгүүлэхдээ би хамаг л үннийг хэлж байгаа учраас би өөрийгөө үзэсгэлэнтэй сайхан байсан гэдгээч хэлэх хэрэгтэй болов. Би бусдаас илүү цэцэн цэлмэг гэдгээч мэддэг байсан юм. Ер нь ухаалаг хүн өөрийнхөө ухаалгийг яаж ч байсан мэддэг шүү дээ. Хүмүүс бүгд л намайг дэндүү сайхан ухаалаг охин, асар их ирээдүйтэй бүсгүй гэлтдэг байсан ч тэгсэн ч миний өөрийнхөө замд маань нэг их дуртай байгаагүй юм шиг санагддаг. Би Генри Стефордод хайртай байлаа. Миний насныхаа эцэст ойлгож авсан зүйл бол ердөө л энэ. Тэр бол миний амьдрал байсан юм. Хизээ нэгэн цагт өөр хүнийг хайрлаж чадахгүй гэдгээ би үргэлж мэддэг байсан. Тэр маань ч үнэн байжээ. Магадгүй хүн хүнээ тэгж их хайрлаж болохгүй дэмий байдаг бах. Гэхдээ одоо хямбгайч надад тэгж хэлээд нэмэргүй болжээ. Тэр миний амьдрал байсан байж. Стефорд ч надад хайртай байсан. Бүр чин сэтгэлээсээ. Энэ бол түүний амьдралдаа анх удаа инээлгүйгээр харсан зүйл нь байсан. Би өөрийгөө хайрын өмнө ийм хүчин мөхс амтан болчихно гэж хизээж боддоггүй байсан. Чи минийх байх учиртай. Яагаад гэвэл би өөрийнхөө хүссэн бүгдийг авах гэж хорвоод төрсөн хүн. Харин чи бол миний хорвоогоос хүсэх цорын ганц зүйл гээд тэр гарын маань хурууны өндөгнөөс мөр хүртэл маань үнсэж байсныг нь би мартдаггүй юм. Би харин түүн рүү гарахдаа энэ хорвоод ирэх өөр юу ч мэдэрч чадхаа болдог байлаа. Үний хөдөлж байгаа нь ааш аяг нь дуу хоолой нь гээд бүгд л намайг чичрүүлж орхидог. Уун шиг сэтгэлийн хөдлөл хүсэл бид чинь нэг орчхол юм бол хизээж гардаггүй юм билээ. Сүүлчийн амьсгал чинч үүнийг төгсгөл болно. Энэ мэдрэмж чиний биеийг шатаж дуустал оршино. Дахин шатах юу ч үлдээгүй байхад ч тэр мэдрэмж бадамлан асаар байх болно. Тэгээд л аз жаргал эхлэндээ дэндүү их жаргал. Би нэг өдрийг бүр айгүй тод санаж байна. Үер усаар ямар баян байдаг вүлээ дээ. Яг л тийм их нартай нэгэн өдөр байсан. Тэр үед хоёр дүүжин дайжин дээр тоглож байлаа. Бид хоёр цав цагаан хувцастай. Урт нарийн давцангийн хоёр талд нь зогсчихсон. Олсноос гараараа чанга гихчин атгачихсан. Нэг талаас нөгөө тал руу нисэх мэт савлагдаж байлаа. Бид маш хурдан савлаж байснаас болоод олс хачин итгээд дуу гаргаж би бүр амьсгалж чадахгүй болчихсон байсан юм. Дээшээ, доошоо. Дээшээ, доошоо. Бэрвгэр банзал маань өвдөгнөөс дээш гарч нисэн байхад тэр маань илүү хурдан хэмээн хашгирч байлаа. Дээшээ, Генри дээшээ гэж би хариулсан.
Цамцсан цээж онгорхой ханцууга тохой хүртлээ шуучгсан тэр маань ямар ч үзэсгэлэнтэй харагдаж байгаа втэ. Гараараа олсноос барьчихсан түүний хөнгөн шингэн хөдөлгөөн хүчтэй уян биеийн савлуурыг дорн л хөдлөгч гэж байлаа. Үсэн салхинд намираад. Амьсгалч чадахгүй тэр хурц наранд байхдаа би өмнөө байгаа залуугаас өөр юу ч мэдрэхгүй байж билээ. Дараа нь хин хиндээ юу ч хэлэлгүйгээр савлуурын хамгийн өндөр цэгээс хамаг хурдаараа үсрэн буусан. Газар дундахтаа бит хоёр гар хөлөө бяцхан шалбалцгаасан боловч тэр тухай хэммаанч бодох сөхөө байсангүй. Тэр намайг твэрч тавлуур дээр байхад ч мэдрэгдээгүй. Тэр их зуралтайгаар үнссэн юм. Энэ нь бидний анхны удаа үнсэлцэж байсан явдал биш боловч би тэр үнсэлтийг хизээж мартахгүй. Түүний гарт байгаагаа бодохоор би бараг ухаан алдчихж байлаа. Би түүний мөрийг чанга гихчин базаж урт хумс маань цусыг нь гартал хүчтэй батсан байлаа. Түүнийгээ үнссэн дараа нь хүзүүг нь цамцных нь онгорхой заханд хүртэл унссан. Тэр үед бидний бие биендээ хэлсэн ганц л үг нь түүнээс гарсан байлаа. Өөлхөн шивнэ. Үрд ийм байна гэж хэлээч. Үрд. Дараагийнх нь өдөр тэр ирсэнгүй. Үдэш хүртэл сэтгэлээ жилэн хүлээлээ. Байхгүй. Дараагийн өдөр нь ч бас тэр үзэгдсэнгүй. Харин миний зүгээс жаахан ч болов анхаарал татахыг хүсэн явдаг өөртөө итгэлтэй нэгэн залуу дараах өдөр нь намайг дуудаж янз бүрийн номны тухай эцэс төгсгөлгүй мэт юмд ярьсаар байснаа. Сүүлд нь нэрээ сонноос Генри Стамфордын бизнес аюулд учирсан гинлээ. Их л чухал хэцүү юм болсон гэж хүмүүс ярилцгаах юм бэлээ гэж хэллээ. Маргааш нь би тэр муухай мэдээг бүхлээр нь сонсож үлээ. Генри бүр сүрч дуссан байлаа. Тэр өөрөө юу ч үгүй хосроо зогсоогүй. Маш олон хүнд хувь заяа асар их мөнгө төлөх учиртай үлдсэн байлаа. Гэхдээ энэ нь түүний буруу биш байжээ. Зүгээр л болчихсон юм байж. Хүн бүр тэрийг нь мэдэж байсан хэрнээ бүгд л түүнийг буруутгаж байв. Тэр дампууралтай хамт үүний нэр төр, жил хэрэг, ирээдүй бүгд шалбаагт унсан юм. Түүний компани сүрсэн нь манай хот ихнийг хэсэгтэй л баясгаж байв. Зарим нэг нь Генриг өрөвдөх боловч ихэнх нь баяртай байлаа. Хүмүүс Генриг хүндэлтгийнхээ зэрэгцээгээр атаардаг байж. Эсвэл тэд түүнийг хүндэлдэг болохоорооч атаардаг байсан биз. Би нэг хүн одоо тэрний ямар нүр гаргахыг нь харах юмсан гэж ярьж байхыг сонсож байлаа. Бас өөр нэг нь ямар шившигтэй юм бэ гэж сонсож байсан. Маш олон хүмүүс намайг бас зүгээргүй байлгасангүй. Генри тэр Ирене Вильмерми юунд нь болдог байна? Паци Тиленс гихч алдартай сэтэн хүүхэн олон хүний санал бодлыг нэг өгүүлбэрээр хилчиж байсан юм. Харин одоо хатагтай Хью манай нийгмийн тэргүүн хүмүүсийн нэг. Гэмн хүнтэй гэрлүүлэх 3 охинтой. Тэр надад чи цагаа олж зугаацсан болсон юм. Угаасаа би тэр залууг нэг л бүтэхгүй амтан гэж мэдээд байсан юм аа гэж хэлж билээ.
Уулзсан ятагтай нүрэ будангаа хажуугаас нь "Тэгэхээр хонгор минь дараагийнх нь хэн бэ?" гэхэн дуултна. Эдгээрийн алан ч надад ямар ч нөлөө үзүүлэлгүй байж чадсан. Би ямар ч гэсэн нөхцөл байдлыг ойлгож энэ сүрэл үнэхээр Генрийг дахиж босч ирэхгүй болгож байна уу, үгүй юу гэдгийг мэдхийг хүсэж байсан. Миний хүндэлдэг нэгэн бизнесмен санамсаргүйгээр миний бүх асуултад хариулж байгаа. Генри уг нь үнэн ч шудраг сайхан залуу байгаа юм гэж тэр нэг найзтай ярьж байсныг би санамсаргүй сонсчихсон. Гэтэ одоо аль болох хурдан өөрийгөө буутгал түүний нэр төрийг аварч чадах биз дээ. Тэгээд л би бүхнийг ойлгов. Би удаанч бодсонгүй. Мөрөн дээрээ нэг юм авч хайчхаад л биднийх рүү хамаг хурд араагүй ч билээ. Түүнийг харсан даруйдаа би өөрийн ирэхгүй айнчжирсан. Би түүнийг бараг л таньсангүй. Ширээн дээр сууж байгаа чулуун нүр хөдөлгөөнгүй. Нүд түүнийх минь гэхэд итгэмээргүй байлаа. Цандлынх нь хажуугаар түүний нэг гар нь амьгүй юм шиг унжиж, хурууных нь өндөг нь үл мэдэж чичрэнэ. Намааг орж ирэхийг ч тэр мэдсэнгүй. Би түүн рүү очиод толгоогоо өвдөгнийхэн завсархийн сөхрөн унав. Тэр хэсэг дагжин байснаа гарыг минь хүчтэй татж намайг босгоод "Гэртээ гар ирийнэ" гэж хүйтэн утгагүй өнгөөр хэллээ. Тэгээ дахиад хизээж битгий эргэж ирээрээ. "Чи надад хайргүй юм гэж үү Генри" гэж би өөрөө мэдлгүй шивнэв. Одоо бидний хооронд юу ч болохоосоо өнгөрсөн гэдгийг чи ойлгохгүй байна гэж юу гэж хэлэхэд түүний дуунаас нь зовлон, шаналл, уур уцаар ханхалж байсан юм. Би ойлгож байсан. Гэхдээ би ойлгонгуудаа инээмсэглсэн юм. Энэ бүгд түүний хэлсэн үнэн байх ямар ч учир байхгүй. Мөнгө одоо бидний хайрыг сатааруулах гэж оролдож байна. Мөнгө надаас Генрийг булаах гинэ. Шок юм. Би чанга гихчээр инээлээ. Гэтэ айдас дүүрэн инээдэр хэрвээ чиний бүхэл амьдрал утга учир чамд байгаа ганцхан бурхныг чинь зөвхөн мөнгөгүй болсныхын төлөө орхих гэвэл инээт чинь хүрэхгүй гэж байна. Германд намайг сонсохыг хүсээгүй ч би сонсуулж чадсан юм. Хэр зэрэг удаан хэдэн цаг гуйснаа ч би мэдэхгүй байна. Тэр үүсгэсээр л байсан. Тэр заримдаа зөөлхнөөр намайг орхихыг гуйж, заримдаа хүйтэн өнгөөр яв гэж хашгирч байв. Гэсэн ч би түүний нүдэнд нь байсан асар хүчтэй хайр хിവэрэ байсныг олж харсан. Тийм учраас явах тухай бодсон ч үгүй. Би түүний хөлтөнд сууж Генри би чамгүйгээр амьдрч чадахгүй шүү дээ. Чадахгүй гэд уйлж байлаа. Гэхдээ л түүнийг намайг сонстол нь бас зөндөө утсан. Гэхдээ цөхрөл ямагт цагаа олдгол юм билээ. Эцсийн эцэст тэр бууж гисэн юм. Тэр гинэт намайг тэрч нүрийг минь нулимс үнсэлт хоёроо будаад "Игнэ, ирийнэ тэгнэ" гэж хэлгээд гарч чичирч байсан. Түүний их хайр нь бүгдийг нь дуусашгүй их сэтгэл хөдлөлтөөр дүүргэсэн байлаа. Манай бяцхан хотынхны гайхшрал Генригийн дампуурлаар дууссангүй. Тэд бит хоёрын тухай дуулахдаа ёстой нэг дэлбэрэх шиг болж байлаа. Эхлээд түүнд хинч итгэсэнгүй, итгэх ч аргагүй байсан байх л та. Тэд бүгд намайг галзуу солиотой мэтэр бодож байв. Гэхдээ үнэн
би хайрандаа галзуурчихсан байсан юм. Хатагтай хүү хүртэл над дээр гүйж ирээд чи чин галзуураа юу? Чи түүндээ гэрлэж болохгүй ирийнэ. Эн чин тэнэг хэрэг, тэнэг гэж үнэн сэтгэлээсээ хэлж байсан юм. Тэр бүр хэлэх үгээж болохгүй. Хүний найз өөрийгөө нэг их илэрхийлээд байдаггүй ноён Брагон хүртэл наадах чин солиорч хож гэлж хэлж байсан юмдаг. Ноён Дэвис манай эцэг эх хоёрын хуучин анд надтай ярихаар ирлээ. Тэр намайг дахин энэ шийдвэрээ бодож үзхийг хүсв. Би өөрийнхөө ирээдүйн нөхрийнхөө өрийг төлөхдөө зарцуулах юм бол юу ч үгүй үлдэж хамраараа газар хатгана гин. Би түүнийг сонсоод энэхээс өөр юу ч хэлсэнгүй. Би дэндүү их жаргалтай байлаа. Хамгийн холын хараатай үгийг ноён Барнес хэлсэн юм. Тэр над руу бодлогоширсан нүдээр удаан ширтэж амьдрал тансных нь уулмар болж үлдсэн уйдгартай зөөлөн инээмсэглэлээрээ мишээж. Чамайг дандаа ийм их баяртай байхгүй л болов гэж би айж байна ирийнэ. Ийм их хүсэл мөрөөдөл, дэврэн тэмүүлэл сайн юм авчирдаггүй юм шүү гэж хэлж байсан юм. Дараагаар нь тэр Генри рүү эргэж Стэнфорд чи өөрийнхөө алхах гიშгхийг мэдчил яваараа да гэж хүйтэн өнгөөр хэллээ. Надад тэгж хэлэх нь ч илүү төцтэй гэж Стэнфорд түүнээс дутахгүй хүйтэн өнгөөр хариулсан юм. Ингээд бид гэрлээ. Зарим хүмүүс төгс аз жаргал хизээж байдаггүй гэж хэлэх нь бий. Гэхдээ би тэр төгс аз жаргалыг амссан юм. Миний мэдэрч байсан тэр мэдрэмжийг, тэр аз жаргал юу ч гэж хэлсэн багтгаар байсан. Би Генригийн эхнэр боллоо. Би одоо Ирине Вилмер биш, харин Ирине Стэнфорд. Би гэрэлчгээд яг яаж байснаа сандаггүй юм. Ер нь юу ч сандаггүй. Хэрвээ хэн нэг нь ирээд надаас гэрэлчгээд яаж байсан, ямар байсныг минь асуувал би ганцхан л үг хэлж чадна. Генри. Тэр үргэлж тэнд байсан. Тэд өөр юу хэрэгтэй байх вүлээ дээ. Би өөртөө байсан бүхнийгээ зарж, түүний өрийг дарж нэг ёсондоо түүнийгээ аварсан. Бид одоо зөвхөн хоёр биенийхээ төлөө амьдрал үлдлээ. Өөр хинч биднийг ядраахгүй зөвхөн бид хоёр. Хоёр хүний хамтдаа туулж болох энэ агуу амьдрал. Гэхдээ нэг их удалгүй ирээдүйнхээ тухай бодгоос өөр аргагүй болсон юм. Бид нэгэнт надад байсан хамаг мөнгийг үрж, миний байшин сав, үнэт эдлийг бүгдийг нь зарчихсан байсан учраас өөр орлогын их усар олох шаардлагатай болов. Генри их сургуулийн инженер мэргэжлэр төгссөн учраас энэ чиглэлээрээ ажиллах болов. Хэдий нэг их сүртэй ажил биш байсан ч урд нь мэргэжлээрээ ажиллаж байгаагүй түнд дажгүй л эхлэл байлаа. Манайх гэдэг айл нэгэн бяцхан сууцанд ам зогоох болов. Тэгээд л амьдрал эхэлсэндээ түүнийг зохих ёсоор амьдруулах гэж би өөртөө хамаг хүчээ шавхаж байв. Генри маань заримдаа ирч хүчээ хуваарлаж чаддаггүй учраас би түүний ажилд нь ч хүртэл туслаж байсан. Маш чухал ажлынхаа тэг дунд нь явж байж, буудан дээр хэвтэж, сонирхолтой ном уншин, тамхи байгуулан хэвтэх нь түүний хувьд байнга тохиолддог зүйл. Гэсэн ч би түүний ажлыг нь хийлгэх аргуудыг үргэлж олж чаддаг байсан бөгөөд тэр маань улмал илүү амжилттай ажилласаар байлаа. Би түүний энгийн нэгэн найз нь юм уу, загт нь болж хуурахгүй хичээж байв. Би түүний эхнэр нь бас амарган байж чадсан гэдэгт итгэдэг. Би өөртөө тодорхой бус чихүүн байдлыг бий болгосон нь намайг түүнээс үл мэдэг холдуулж,
Түүний сонирхлыг нь улам хөдөлгөж чаддаг байсан. Гэрийн бүх ажлыг чухам хизээдээ хийгээд байгааг минь тэр хизээж анзаарч байгаагүй. Би түүний хувьд баталгаад бараа биш, гэрээхээ хатан хаан, нэгэн нууцлаг оршин тогтногч болж чаддаг байлаа. Бид хоёр гэрийн амьдралыг хизээж анзаарч байгаагүй гэж би итгэл дүүрэн хэлнэ. Бид асар хүчтэй сэтгэлээр жигүүрлсэн амаргууд байлаа. Игээд л болоо. Би түүний амьдралыг нь романс болгож чадсан юм. Би амьдралын өдөр хорон бүрийг өөр сэтгэл хөдлөмж болгож чадсан. Гэр маань амарч, эдэж унтдаг газар бус. Тэр маань тэмцэж, хожиж, эзлэн авах тоглоомыг тоглодог сэтгэл хөдлөсөн ордон байлаа. Чам шиг бүсгүйг бүтээх гэж хэн бодож олдог байна ирийнэ гэж тэр маань заримдаа хэлдэг бай. Миний амьдарч байгаа нь зөвхөн чиний хүчээр юм шүү дээ гэж хэлээд миний мөр хүзөөг маань гал халуун үнсэлтээр төндөг байлаа. Би юу ч хэлсэнгүй. Би ер нь түүнд хизээж сэтгэлээ бүхлээр нь үзүүлж байгаагүй юм. Ир хүн өөрийгөө бүсгүй хүний бүх амьдрал гэдгийг мэдээд хэрэггүй байдаг юм. Гэтэл генерийн үнийг мэдэрдэг байсныг нь би мэднэ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа биднийг үл ойшоосон өнгөөр угтсан хотынхан маань арай ээлдгээр хандаж эхлэв. Гэхдээ тэмцэл хөдөлмөр ганцаардлаас өөр зүйлгүй байсан эхний хэдэн жилүүдэд би ганцаархнаа л генерийг хөдөлж явсан. Тэр жилүүд түүнд надаас өөр хэн ч хэрэггүй байсан гэдгийг би ам бардам хэлнэ. Манай гэрээр байнга ирдэг зочдын нэг нь миний сайн анд ноён Барнс бөгөөд тэр бидний амьдралыг анхааралтай ажиглаж бидний үл бүтэх аз жаргалыг гайхдаг байв. Тэр нэг удаа ирийнэ хэрвээ тэр чамд хайртай байхаа болчихвол яах вэ гэж надаас асууж байна. Би хамаг хүчээ гарган байж дахиж наад тухайгаа битгий дурсан. Зарим юмнуудыг ярах ч хэрэггүй дэндүү муухай байдаг юм гэж хэлж билээ. Цаг хугацаа урссаар гэвч бидний хайр хол хөндөй болохын оронд улам бүр агуу болсоор байлаа. Бид хоёр одоо бие биенийхээ харц хөдөлгөөн, үйл хөдлөл нэг уншиж чаддаг болсон байв. Түүний ажлын өрөөний камин зухны өмнө бид хоёр үдшийг өнгөрөх дуртай байсан. Би дэрэн дээр сууж хэвсэн дээр хөвтөж байгаа түүний толгойг өвдөг дээрээ тавьж дүрлцэх галын элчинд удаан гихчин үнсэлцдэгсэн. Хоёр хүн яаж ингэж нэг нэгэндээ тохирдог байна гэж би хаяа боддог юм аа гэж тэр минь заримдаа хэлнэ. Бид хоёр ингэж 4 жил амьдарсан. Бүтэн 4 жил төгс аз жаргал, ухаангүй дурлал, тийм их аз жаргал хүн болгоны амьдралд тохиолддог ч юм уу мэдэхгүй. Тэгээд бодохноо би одоо өөрийгөө зовж байна гэж хэлэх хэрэгтэй эсгээ бас сайн мэддэггүй л юм. Би амьдралд асар өндөр үн төлсөн үнэнч амьдрал надад бас агуу их аз жаргалыг бэлгэлж байсныг би мартдаггүй. Миний туулж өнгөрсөн зовлон жаргал хоёр ер нь яг энэ тэнцэх баг. Бид хоёр нийгмийн амьдралд дахин орж эхэллээ. Хүмүүс бид хоёрын жигтэй дурлалыг үзээд магадгүй урдныхаас аач илүүтэйгээр хүндэлж харцдаг байсан байх. Генерийг хүн болгоно л хүндэлж хаа сайгүй урьж залдаг болов. Түүний ажлын амжилтж дахиж ямартай ч хамгийн сайн инженеруудын тоонд зөв ясаар багтдаг болсон байлаа.
Түүн шиг хөгжилтэй, сонирхолтой хүнийг зөвхөн мөнгө төгрөггүйгээс нь болоод нийгэм түлхдэггүй юм билээ. Ингээд part 2-аараа уулзцаа.